За сайн байцгаана уу зулаа. За өнөөдрийнхөө бичлэгээр шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаарх мэдээллийг хүргэн. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг маань ерөөдөө хуулийн хүчин төгөлдөр шүүгэн шийдвэрийг биелүүлдэг, гүйцэтгэдэг байгууллага гэсэн үг. За жишээлх юм бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол дараах дөрвөн хэсэгт бол ангилагдана. За нэгдүгээрт бол иргэний эргийн талаарх шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хоёрдугаарт эрүүгийн эргийн талаарх шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. За захиргааны эргийн талаарх шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зөрчлийн эргийн талаарх шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэсэн дөрвөн хэсэгт хуваагдана. За энгийн үгээр тайлбарлах юм бол иргэний эргийн талаарх шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр яриа л да тий. Тэгэхээр жишээлх юм бол бата надаас мөнгө зээлээд өгөхгүй байсан тий. Тэгээ би шүүхээр яваад ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Эсвэл би бататай эвлэрлэн гэрээ байгуулад шүүгчийн захирамж гаргуулад хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдээд шүүгчийн захирамж гаргуулсан. За энэ тохиолдолд яг вэ гэхээр за би шүүгээр шийдвэр гаргуулчлаа, шүүгчийн захирамж гаргуулчлаа гэсэн ч надад мөнгө өгөхгүй. Энэ тохиолдолд би шүүхийн шийдвэрээ барьж чад, шүүгчийн захирамжаа барьж чад шүүгэн шийдвэр гүйцэтгэх албанд хандна гэсэн үг. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх албаны шүүгэн шийдвэр гүйцэтгэгч гэж хүн байгаа. За энэ хүн миний одоо өөрөлд гомдол хуваарлагдаад за тэр хүн одоо тэр батаагаас миний мөнгийг ямар нэгэн байдлаар надад олж өгнө гэсэн үг. За жишээлх юм бол яаж олж өгөх болох вэ гэхээр тухайн хүний эд хөрөнгийг нь тий дасны зарлагын хөдөлгөөнийг ингээд зогсоод өгч юм уу эсвэл эд хөрөнгөийг нь албан дуудлага худалдаагаар борлуулад тухайн албан дуудлага худалдаагаас олсон ашиг орлогыг надад одоо өгдөг ч юм уу тий ийм байдлаар миний хохирлыг барагдуулж өгдөг байгууллага гэсэн үг. За эрүүгийн хэргийн талаарх шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яаж явагддаг вэ гэхээр жишээлх юм бол эрүүгийн хэрэгтэй хүн холбогдоод тодорхой хэмжээний ял аваад ч юм уу тий эсвэл нөгөө нэг албан хөдөлмөр одоо хэдэн цаг албан хөдөлмөр эрхэлдэг ч юм уу. За энэ тохиолдолд энийг нь шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ гэсэн үг. За энд бол нөгөө хорих хал эдлүүлэх алба гэж байгаа тий. Тийм газар гэж байгаа. За тэр байгууллагуудаар ингээд дамжигдаад энэ шүүгэн шийдвэрүүл хэрэгждэг, биелдэг гэсэн үг. За захиргааны иргэд дээр яадаг вэ гэхээр за жишээлх юм бол дэжтний байгууллага албан тушаалтан одоо миний эрхийг зөрчөөд захиргааны илт хууль бус акт гаргасан ч юм уу те намайг ажлаас салсан ч юм уу те ийм байдал тохиолдолд за шүүхээс одоо нөгөө энэ үнэлэлгүй юм а гэдгийг нь тогтоогоод захиргааны илт хууль бус актыг нь хүчингү олгоод те за тэгээд энэ хүний эрхийг зөрчсөн манаас сэргийж тийм үү ийм үйл ажиллагаа шүүхээс шийдвэр гарсан байлаа гэсэн тухайн байгууллага тэр актаа хүчингү болгуулах байх юм бол тэр актыг хүчингү болгуулахаар одоо нөгөө нэг шүүгэн шийдвэр гүйцэтгэгч гэдэг хүн ажилтдаг гэсэн үг. За захиргаан дээр юм байна. За зөрчлийн иргэд дээр яадаг вэ гэхээр за архины албан эмчилгээ ч юм уу те зөрчлийн ямар нэгэн хэрэг байлаа гэж бодоход түүнийг нь бас биелүүлдэг байгууллага гэсэн үг. За энэ дээр шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаар товчхон мэдээлэл хүргэе. За би энийг болохоор интернетээс хайж олсон байгаа. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газар бол ерөөдөө бүтэц зохион байгуулалтын хувьд шийдвэр гүйцэтгэх алба, за тэгээд хорих хал хэвлүүлэх алба, хорхоос өөр төрлийн ял хэвлүүлэх алба, за тэгээд аймыг нийслэлдэх шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар хэлтэс хорих анги салбар нэгжид бол ингээ хуваагддаг юм байна. Маш том бүтэц зохион байгуулалттай юм газар байд юм байна. За ер нь бол би өмнө нь яг хуулийн сургууль сурж байхдаа за иргэний хэргийн шүүхэд ажиллаж байхдаа ерөөдөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар бол ерөөдөө ийм байгууллага байдаг юм а гэдгийг яг ингээд ерөөдөө ингээд том зургаар нь л мэддэг байсан болохоос биш яг ингэж бүр дотгошоо орж те хуулийг нь судлаад ч юм уу те тэгээ шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын одоо бүтэц зохион байгуулалтыг бол ингэж хайж болж үзээгүй л те тэгэхээр нөгөө нэг ийм мэдээлэл бэлтгэхийн тулд бас надад маш ашигтайгаар ингээд бас мэдлэгээ тэлж байгаа одоо багт баяртай байгаа. Та бүхэнд ч гэсэн бас тодорхой хэмжээний бас мэдээлэл хүргэсэн бол таатай байх болно. За тэгээд дараагийн подкастаар бичлэгээр тэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх албаны одоо наривчлсан одоо зохион байгуулалт тэ цаана бас ямар үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд шүүгэн шийдвэр гүйцэтгэгч ер нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг тэ ямар эрх мэдлэлтэй хүн байдгийг за тэгээд ямар зөрчил маргаан хэрэг дээр ингээд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нь бас судалж байгаа. Та бүхэндээ мэдээлэл хүргэх болно. За тэгээд энэ удаагийн видео бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.